Комментор л жоохон ууртаа ихснэр нэлээд л боллоо. Найз нөхдөд бол их их шоолж л байгаа шүү дээ. Тий. Нөгөө нүдний улаа гэж одоо нүүр амнууд угаагаа тоглоход яад юм аа гэж асуух юм. Нөгөө миний тэр зургийг чигээ шеэрлээл тэгэл дээр нь нөгөөч тэр чи стана газрын хаанаас юм яригчтай суужт юм уу тийм бэгийг гэж харнаа ханаас гараад өрөмөр тэр гэсэн тийм нөгөө шеэрлсэн юмныхон доор хааныг харахлаар манай одоо ихчнэр маань хэрэлдсэн дууж явах юм. Би хүртэл баг өөрөө таних биш. Би ийм бицээ ахууллаа гэж бодсон шүү дээ. Чеккэр их гэж хамаа хэлэн би баярлаа л гэдэг үг шүү дээ. Тэгээ манай ээж хүртэл над руу чаатсан. Наадаж. Нийтээрээ үзээ язж чинь миний хөө мондог байна. Тэгээ дэлгүүр хүлээ битсэн байсан. Над руу хүлээг өгөөс ярьж байна. Яваад очсон. Тэгээд очиход бол ерөөхдөө бол нэг той мэдээлэл нь болохоор одоо манай гол дүрийн эмэгтэй байгаа жүжигч одоо гол дүрийн маань бүсгүйгийн нэгс 3 дахь нөхөр нь болж тоглох юм а гэдгсэн бохгүй. Тэгээд ямар олон сал цэрэнд юм байна очтой гэдгсэн тий. Тэгээд 3 дахь нөхөр нь бол таавалсан байгаа. Тэгээд бол жоохон хаалны зах замраагүй нэг тийм нөхөр байгаа гэдэг. Яг ч нөгөө нэг дөнгөж эхлээд уулзаад ярилцчихсан болсон. Тэгээд ярилцж байхыг тэр үед болохоор тэгэл шууд ингээд ууж иддэг дүр мөрөнд тэр гिचх юм бол зөвшөөрөхгүй явчихна гэж бодсон юм шиг байлээ. Тэр одоо манай нөгөө найруулагч багийнхан маань продюсерууд маань тэгж л бодсон юм шиг. Тэгээд тэгж хэлчихэ. За тэгээд окей гэдэг. Тэгээд нөгөө нэг тохирох юм тохирчоод жакахаас асуусан чинь за би уудаг дүрээ ер нь бол уунаа. Тэгээд жоохон балгачдаг нөхөр байгаа маа. За ямар амаатай угаасаа л хориг хүмүүс наагч тэгээд ууж иддэг гэж ярьдаг юм ч тийм хамаагүй. Тэгээд зураг авалтан дээр очсон. Тэгээд очиод бол бүр үнэхээр яг бүр лапа гэх юм уу те бүр аимшиг яригчин одоо бөбөө гэж ярьдаг шүү дээ тэр. Тиймэрхүү төвшөнд очсон хүмүүсийн одоо яг нэлийн тийм үнцэг харагдах гад. Тэгээ би яг нэгэд нөгөө нэг хүнд окей тийм заа гэж хэлсэн. Тэгээд яг өндөө бол нэг дүрл намайг голно хөөс би дүр голно гэж байхгүй. Тэгээд шууд тоглохоор шийдсэн. Тэгээд нэгэнд л одоо аригчныг тоглох гэж байгаа бол нэгэнд л одоо хээрл хүний сэтгэл зүрхийг уурж тасдахаар муухай эмзэглүүлэхээр дүрийг гаргах гэж байгаа бол хоёрын хооронд нэг халтарч биш цэмбэрч биш нэг юм дотоо зуурсан урил гэдэг шиг байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээ нэг үсэн л одоо шийдсэн бол шийдсэн гэдгээрээ явчих гэдэг өнцгөр тэгээд ер нь бол жинхэнэ аригчныг тулгах гэж хэлчихсэн дээ. Би хүртэл баг өөрөө таних биш. Би ийм бицээ ахууллаа гэж бодсон шүү дээ. Би бүр ингээд тэгээ үс ихсэлсэн хаалгуудын дээр одоо тэр гарч ирж байгаа байдал тэгж бүхтийж явж мовсон шиг гэх мэтчлээ. Яг жоохон бөхтрөл дөө. Гэхдээ тэр нэг юм асуултын тэмдэг мэт лугаа болж болцсон байсан. Тиймэрхүү юмудаа би болонгууд яг нэг детальны санахгүй байсан. Тэгээд ерөнхийдөө бол яг мейкап хийгээд бид нар чинь зураг авалтан дээр байж байгаа найруулагч одоо хяналтаар харж байгаа тийм ээ. Тэгээл би чинь тийч бол ерөнхийдөө зураг авах бол за авсан дараа хийсэн гэл ингээл хүүтэн нөтөн чинь шууд шилжиж явна. Тэгээд зураг дуусаад за болсон уу гэсэн мэдээж баг амт олонтой итгэн. Зураглаач маань болсон гэсэн гэрэлтүүлэг маань болсон гэсэн найруулагч авцсан гэсэн. Тэгээд за болцсон юм байна гэл тэгээд дараагийн ажлыг бодоод нөгөө дархан зураг авалт хийсэн болохоор шууд зураг авалт дуусаад шууд буцсан. Тэгээ нөгөө өвлүүлэг монтажн дээр нэг ч удаа би дүрсээ хараагүй байсан. Тэгээд яг чөтгөрөөс ахуулаад унтж байгаас ирсэн жил амар их чат мат ирээл юу вэ чи ч одоо модоо болол эхэлсэн. Тэгээл фэйсбүүк руу ороод харсан. Битүү би л явж ирсэн. Өчтөрл юм мэдсэн дээ. Өчтөр уржигдэр хоёр л нэг жоохон нилээл балбууллаа да. Комментор л жоохон ууртаа ихснэр нилээл л балбууллаа. Найз нөхдөд бол их их шоолж л байгаа шүү дээ. Тий. Нөгөө нүдний улаа гэж одоо нүүр амнууд угаагаа тоглоход яад юм аа гэж асуух юм хэрэг. Одоо манай эхнэрийн баг нөгөө цочроо гарсан гэх юм уу. Одоо биш нөгөө комедиан болоод 18 оноос хойш итгэж одоо 7 жил болсон. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд чинь нөгөө элд бансын бичлэг цацсан. Бичлэгний доор мэдээж л хүмүүс нөгөө комментэр болно шүү дээ. YouTube, мөтө, Facebook ялгаа авахгүй ингээл хараахан хараад ерөнхийдөө бол магтах нь бол тун авар. Тэ эхний ээлжинд бол тэгээ сүүл руугаа ингээд хүмүүс мэдээ тасаад ч юм уу ингээд ойлгоод эхлэхлээр гайг болдог. Тэгэхээр манай эхнэр төл дээрөөсөө тэр бол нэг тийм сонирн биш. Ер нь бол чочрон гарсан гэсэн. Ээж мэж харин нэг хөрхийн нөгөө хөгшин мөслөхлөөр нөгөө учрыг нь ойлгохгүй гайхаж асууна. Хөөмөн чи хаагур юу хийгээд явна вэ? Тэр гэж үгээл нэг тийм жоохон тойрмээгэр жоохон санаа зовх хэлбэр бол асууна. За тэгээд одоо манай эгчнэр байна би чинь 3 эгчтэй.
Тэгээ манай эгчнэр болонгууд одоо нөгөө миний тэр зургийг чигээ шеэрлээл тэгэл дээр нь нөгөөчдөр чи өстө газрын хаанаас юм яригчтай сууж тийм бэги гэж харнаа шаанаас гараад өрөө тэр гэсэн тийм нөгөө шеэрлсэн юмныхон доор хааныг харахаар манай одоо эгчнэр маань хэрэлдсэн дууж явах юм. Шөөмөө миний дууг мэдэхгүй яасан хаана зүрх мөрхгүй юу гэж тэгэл үргэлжилсэн хэрүүд бол ингэдэг гэдэг. Аав ах хоёр бол угаасаа тиймэрхүүнд оролцохгүй. Ээжтэй л ер нь тайлбарлал хэлсэн боход бусд нь гайгүй дээ. Тэгээд эгчнэр бол угаасаа мэдж байгаа. Гэхдээ л нэг болдгоо юм шиг байна. Нэг хэрэлдэхгүй л тэд нэг санаа намардаг юм яадаг юм. Гэхдээ харин би бол одоо нэг сүүлийн 7 жилиг тиймэрхүү юмар зодуулсан болохоор одоо ерөөс юус наалтах байсан гэдэг шиг одоо над бол тэр ерөөс нэг тийм онцсон байхгүй. Тэгээд зүгээр яг энэ дээр нэг хандаад хэлэх зүгээр жоохон нэг дүрсгийгээд уур хүрэх анзааны болоо тэгээд яг болчдөг л доо. Тийм юм юу гэхэлэр нөгөө гэр бүл эхнэр хүүхдийн минь оролцуулаад харааж өрөөгд байгаа хүмүүсийг л би ерөөсөө ойлгодог юм. Тэгээ тэр хүний нэг өсөнд одоо оюуны чадамж нь тэр юм да гэж л боддог тий. Тэгээд одоо тэр надад миний гаргасан дүр гэж одоо ойлгох анхан шатны одоо мэдээлэл ч юм уу тий. Юу гэдэг одоо тийм мэдрэмж байхгүй. Тэгээд ийм лапа юмыг яаж тэрвэрээд унтдаг байна тэр ихнэр хүүхдэн гэж бичдэг. Тэр одоо дүр миний амьдрал хоёрыг ялгахгүй байгаа. Гэхдээ яг энэ нөгөө манай ихнэр хүүхдийг ч мэдэхгүй дээ тэр хүний угаасаа оюуны чадамж тэр болохоор тэр нэг уурлаад байдгүй ч гэсэн бүр цаанаасаа л нэг эцэг хүний хувьд гэх юм уу тийм ингээд охин хүүхдтэй шүү дээ би чинь ингээд ихнэр хүүхдэн оролцоод ирэхлэг жоох уурч гэдэг. Тэгээд тэр талаас тэрнээс бусдаар бол амаагүй дааг чи өөстө нэрэ чек харигч гэж хамаа хэлэн билнийг баярлаа л гэдэг юм биш үү. Тэгээ манай ээж хүртэл над руу чат утсан надад байж нийтээрээ үзье яаж чи миний хөө мондог байна. Гэвч чекэн дэлгүүрхүүл битсэн байсан. Тэгээд одоо гэр бүлийнхэн мөн хүртэл тэгээд мэдээд ойлгоод ингээд явж хахад одоо өөрөөхөө идсийг тэгээд нэг босон болоогүй хүмүүст үрээд ах нэг тийм шаардлага байхгүй л гэж боддог. Хаанаас гараад ирдэг гайваа бүгд талдрахгүй бүүжин гэж ямар ухаанд нь яас хөөхөн юу ч гэнэ ингээд зарим хүмүүс ч гэсэн чатаараас орж ирж лээ. Яг нөгөө ихэнх хүмүүс бол бүр ихэхэн стресстэй байл. Ер нь бол маш их ууртай байл. Ягаад вэ гэхээр яг ихнийх нь амьдрал нь бол сайхан байж байгаа. Тэгээд яг хөө тэ бүтгэ байж байгаа шүү дээ бүжин юм байна. Тэгээд хоёр дахь маань болонгууд нэг лөө өрчин нэг нөхөртэй байгаа. Тэгээд гурав дахь дээр нь одоо яг нэг манайх ч одоо нэг зов чаналаа. Одоо нэг энийг жаргаачих гэсэн нэг юм бодлоо байгаа гэдэг. Тэгээд гурав дахь дээр нь магадгүй нэг одоо эхнийх нь нөхөр нь ирээд ингээд тэгээд яг тэр хоёр ингээд сайхан ингээд гоё ингээд за одоо конизгээ дууссан бол тэр хүмүүс жаргах байсан юм шиг байна. Тэгсэн чинь нөгөө зовлонгийн бүр жалгар руу татаж оруулаад ингээд явцсан чинь өөр нь их хүмүүс жоохон нийгмээр нь жигшүүлэх шиг боллоо жоохон үзэн ядах шиг боллоо тэгээд гэхдээ яг угаасаа тэгэх нь өөрөө баг зорилго байсан да. Тийм ерөөхдөө бол нөгөө нэг сэтгэлээр шамрах юм бол доошо хязгааргүй гэж үг өгдөө шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол сэтгэлийг дийхээтэй байгаад энэ төрлийн урдхад яг ингэж өөрийнхөө бид өөрөө эзэн болж өөрийнхөө тархинд өөрөө эзэн болж явахгүй бол чамайг өөдөн татж гаргах юм ч байхгүй. Нэгдүгээр тэгээд сэтгэл санаа гэдэг зүйл бол нэг хямраа дороод тахлаарэ хязгааргүй зүйл боллоо л гэдгийг л яваад амьдрал чинь ч гэсэн яг тэрнийхээ хэмнэлээр ч гэсэн уруудаа л энэ. Ерөнхийдөө миний дүрийг ингээд гаргаж байгаа юм нэг муухай юм залж нөхөр واخхой. Ер нь бол нөгөө хүний гараар могоо барилчих гэсэн нэг тийм байлаар юм тал бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Хин нэг нь нөмөр дөөлөг дотор муудаж амьдрахыг илүүж үздэг. Тэ? Тэгээ тэр нь болонгууд өөрт нь ачигтай. Хамгийн гол нь тэр нь өөрт нь ачигтай. Өөр хинт ч ачиггүй. Хажууд нь байгаа хайны ижил одоо найз нөхөд хинт нь ч ачиггүй. Тийм амжихан дотор тамиртай тийм сонин үзэл бодолтой хүний дүр баггүй ер нь бол. Угсаал бүгдээрээ л нийгэмд ийм гоё өнгөтэй өдтэй те гоё зэмсгэр харагдаал гоё үлгэр дуурайл үзүүлэхийг хүсдэг баг. Ер нь эргэжтэй жүжигчд те гоё байхыг. Гэхдээ миний хувьд миний үзэл бодлол ердөөсөө аль болох тийм муу муухай дүрийг тултал нь гаргаад тэр одоо өгөгдөл зүйлээрээ одоо залуучуудаа тэгээ үеийнхнийхээ ч гэсэн ерөөхдөө бол жигшүүлж ивэл те яг хүн өөрөө нэг ингэдэ яг сапирцэн явж явах үедээ нэг өөрөө нэг амар муухай болцсон байна гэж юусоо анзаардаг. Яг өөрөөгөө тойлон дараад нэг зана толгоо зана шүдөө гочаал тэгэл гайгүй болчихоо дээ гэж ингээл өнгөрдөн шүү дээ. Тэнгүүд яг тийм байдалд орсон байгаагаа ер нь хүнийг анзаардаг юм шиг байна. Яг тийм нэлээд доошлсон гэдгээ. Тэгээд тэрийг нь харин
өөр юм жүжигчд ч байт юм хүмүүс ингээд яг тултал нэгэд өөрөө өөртөө нэгэд үзүүлчихгүйд хүмүүс тэрийг жигшиж нэг осондоо бүр ингээд дараа нөгөө хүн чинь ингээд юм адилтгаж одоо бодох тийм потенциал ер нь ихтэй байдаг. Тэгэнгүүт дараа нь өмнө нь болонгууд ингээд хөлн тарахтаа өөрөө гайг байна да тэгээд өнгөрчнө гэж боддог байсан бол дараа нь тэр дүрийг үзснийхаа дараа харангуут нэг зам тааш харагдчих штеп гэж бүр ингэж тэр байр байдалтай дахиж очихгүй байх магадлал ер нь хэд бол ихсдэг. Тэгэхээр би бол ерөөд бол ямар ч дүрийг түрүүн хэлсэнчлэн ер нь бол голохгүй надад ирж байгаа дүр ямар вэ? Алуурчин байвал алуурчныг нь хэлгөө бол хэлгүүг нь одоо юу гэдэг аригчин бол аригчныг нь тэгээд яг ингээд гоё тоглоод мөн гол нь тэрнгээрэл хүнд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд нь тэгээд амьдралынх нь хөвшилт нь дахин давтагдахгүйгээр нэг өсөнтөө гэж нөлөөлж өгвөл одоо болоод ол гэж бодож байна. Тэгээд нөгөө гол нь согтуу хүмүүсийн гаргадаг одоо характер, үг үйлдэл тэгээд тэр пэлдганах, толдгонох одоо юу гэдэг юм те ганц суу татчихын төлөө яаж салган чичирч хөөхч байт юм нэг тиймэрхүү юмнууд нь бол их гарна. Тэгээд би ч бас одоо дандаа орой цагаар нөгөө шоу зингээ хөтэлдэг. Тэгээд тэдэр дээр бас өөрөө нугатай хоо те одоо нэг 2 3 бие болоочно. Тэгээд тэр баарын дотор чимээ ивент одоо үйл ажиллагаан дээр байгаа эрхэм согтуучуудын үг үйлдэл хандлагыг эхнэр бөхнэртэйгээ хэрхэн яаж хэрэлдэж уралдаж байгаа гэх гэх мэтчлэн зүйлүүдийг зүгээр эргэн тойрондоо байнгын анзаарч явдаг болохоор ер нь дүр дээр ажиллахад надад багаал хугацаанд хэрэг гарсан энэ дээр бол